Улсыг аврага. Дэйн мөнхтаны автодор сайдын үнэт бодох. Эрикшог дэдэн дэх ясалдын ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэндээ зуны тэргүүн сарын 9-8-ны бэлэгт сайн өдрийн мэндийг хүргье. Миний хайртай одоогийн Төв аймгийн Эрдэнэ сон суманд төрж өссөн. Монгол улсын аяар улсын банаач ахлаа гэрчтэй мохотой. Монгол урчуудын одоо авиас чадвар, чадал ийм одоо төвшөнд хүрснийг одоо бэлтгэн харуулж байна. Өшөөд урсгалыг ингэж хиймээр юм байна гэж одоо бодож байна. Тийм төгс сайхан бүтээл болжээ гэж одоо миний хувьд тэгж үзэж байна. Ингэж одоо амьд юм шиг хийсэн урчуудаа их баярлалаа гэж хэлмээр байна. Мөнгө тавраг энэ их амжилтаас гадна Монголын улс төр маш том нөмөр үзүүлсэн хүн. Эдресийн хөтөн 1 сарын 21-ний цуглаан дараа гарч ирж энэ хичээлийг урайлан дутсан хүний нэг бол яхахгүй манай мөнгө тавраг. Тэгээ миний бие бол 1995 онд анх одоо мөнгө төвшийн шав болж бүхийн эрдэм ухаан амьдралын одоо үнэтэй сайхан сургаалуудыг сонсож явсан бас өөрийгөө хаз завшаантай ийм хүн гэж ингэж ойлгож явдаг юм аа. За дээр нь аав маань хэлдэг байсан. 93 наадам байвал манай Монгол улс төр байхгүй гэж хэлдэг байлаа л да. Тэгэхээр энэ соёл маань бид бүхэн яахаар дарахлаа. 2 жилийн дараа хөшөө мөнгө бослоо. Маш их хүлээлттэй байсан. Өөрөө миний хувьд бол одоо анх удаа ингэж одоо бүтэн биеэр нүрээр нь анхаарлаа үнэхээр багтлаа. Олон сайхан утга учиртай нулимс гарлаа. Хамт нөхд үеийн одоо тэр шавнаар барилжсан ах намаа гэж хүндэтгэл үзүүллээ. Тэр сайхан байна. 東京講演会、博報会の өнөөдөр 69 дэх хаврын аав болон одоо өөрийнх нь энэ сайхан баярт нэрээд маш их баяртай байна. Энэ хоёр хүн маань Монголын одоо баатар гэдгийг өнөөдөр би биеэрээ ирээд мэдэрлээ гэж